байна. За сонсогдож байгаа юм за. Энэ бол бас их сайн ойлгохын тулд ер нь юуг анхаарах вэ гэдэг энэ талаар. За юуны өмнө эхлээд хэдүүлээ нэг за энэ дөө. За эхлээд наран цэцэгт бол дараа нь хин дараа нь дуучин Нямбаяр дууллаа. За тэгэхээр энэ сонирхолтой үгтэй дуу. Тэгэхээр одоо бүгдээрээ нэг ийм нэг дасгал ингээ бодтоо яагаад сонирхолтой үгтэй дуу вэ гэхээр энэ өгүүлбэрийн шууд өгүүлэгдэхүүнээр эхлэх байгаа. Өгүүлбэрүүд. Тэгээ өгүүлбэр нь өгүүлэгдэхүүнээр эхлэхгүй байгаа болохоор эн чинь шууд үйл үгээр явчихсан. Хайрлагтай тэрвэрдэг, харамлагтай харддаг гэд. За эхлээд наран чимэг наран цэцгэн дуулж байна. Холдохдоо сандаг, хослохдоо жаргадаг. За тэгэхээр энэ цаад гэсэн одоо гацж гин үү? Энэ гайгүй нөө хүмүүс гацж гин гэсэн сонсогдож байна гэсэн байна. Араас нь гацж гин гэсэн байна. За юун дээр сэтгэл хэсгээр энэ саяны миний асуултыг ойлгосон бол бичээж явах уу? Гацаад үс. Энэ хоёр дуу чинь харилцаа дуу дуулсан байгаа юм. Тэрийг би та нар сая сонсгосон. Тэгсэн жаахан асуулт нь сонсогдоогүй юуны тухай дуулсан гэдэг нь жоохон тодорхойгүй болчихсон. За одоо би өөрөө дуулах нь хаашаа. Гэхдээ энэ дууг нь хэлж игээ. Энэ хоёр дуу чинь харилцаа дуу дуулсан. Ингэхдээ эхлээд энэ наран цэцэг нь эмэгтэй дуулсан. За эмэгтэй дуулахдаа иймэрхүү үг хэлсэн. Хайрлагтай тэрвэрдэг, харамлагтай харддаг, ослогтой жаргадаг хонгор минь ээ гэж. За ингэсэн байгаа. Иймэрхүү. Одоо бүтнээр нь биш бас зарим жишээг нь хэлж байна. Дараа нь Нямбаяр нь дуулсан. Нямбаяр нь дуулахдаа дуулахад баясдаг, дундрахад дүүргдэг, дурлал минь ээ. Уухад учралдаг, уйлахад аргаддаг, уйрал гэсэн баха. Уйрал минь ээ гэж. Иймэрхүү үгтэй дуулсан. За миний асуулт юу гэж суусан бэ гэхээр энэ дууны үг нь их сонирхолтой үг. Яагаад гэвэл ер нь монгол хэлний жирийн өгүүлбэр бол одоо энэ Нямбаяр наран цэцэг шүү. За наран цэцэг хайрлагтай тэрвэрдэг, харамлагтай харддаг гэж дууллаа. Холдохдоо сандаг, хослохдоо жаргадаг гэж дууллаа. Энэ дууны үг нь их сонирхолтой гэд гацсан гинэ. За энэ саяны дууган дээр ер нь бол нэг дасгал хийл гэж үзэхэд бол сонирхолтой дасгал болох юм байгаа. Энэ дууны үгийг тайлбарлахад яагаад гэвэл энэ одоо энэ наран чимэг Нямбаярынхаа тухайд дуулж байхад энэ хайрлагтай тэрвэрдэг гэдэг нь хэн хайрлаж байна вэ гэхээр Нямбаяр нь хайрлаж байна. Хэн тэрвэрдэг вэ гэхээр бас Нямбаяр нь тэрвэрж байна. Хоёрдугаар би энэ хайрлагтай тэрвэрдэг гэж. Харамлагтай харддаг гэдэг нь хоёулаа бас л адилхан. Нямбаяр. Энэний ялгаа бол ердөөсөө тодорхой. Энэ ганцхан нөгөө саяны бидний өнөөдөр ярьж байгаа энэ гэдэг нөхцөл төр байна тийм ээ. Уухад учралдаг гэх юм бол уухтаа учралдаг гэх юм бол шал утгатай болчихно. Энэ жижигхэн нөхцөл бол хоёрхан үгийг араас орсон хоёрхан үйл үгийн нэг эзэнтэй юу хоёр эзэнтэй гэдгийг маш тодорхой заагаад өгч байна. Уухад учралдаг гэхээр одоо эрэгтэй нуухад эмэгтэй нь учралдаг гэсэн иймэрхүү санаа гарч ирсэн бол хэрвээ нэг жаахан сонгодог өгүүлэгдэхүүн тосгодхон үйл үг гэсэн бүтцтэй монгол хэлний хувьд бол энэ эзэн тамаа болох нөхцөл төр буюу тосгодхон дээр орж ирдэг. Тэгээд хамгийн чухал юм нь энд
эзэн хамаатуулах гэдэг нэртэй нөхцөл тухайн юмыг тухайн өгүүлбэрийн эзэн хамаатуулдаг учраас тэр эзэн өөрөө ердөөсөө энийг авахгүй. Эзэн өөрөө авахгүй. Болд номоо уншив гэхэлэр тэр номыг болдод авчиж хамаатуулж байгаа учраас өгүүлэгдэхүү авч болдог байна. Үүргийн хувьд оролцоо юм байна. Байрлал маш чухал. Энийг заахад энэ хамаатуулах нөхцөлийн байрлалыг заахад үгийн эцсийн туйл болно гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй. Үгийн эцсийн туйл болно гэхэлэр нэр үгэнд одоо ихэвчлэн орж байгаа. Нэр үгэнд орохдоо бол нэр үгийн бүтцтэй хамт заагаад өгчүүл зүгээр. Дата гарахын тялгалаараас ASS гэдэг юм уу ингэж орж байгаа нь асуудал байхгүй. Яг дүрмийн дагуу явждаг учраас. Харин харьяалахын тялгал ганц харьяалахын тялгалын араас ороход ин ха ин хэ гэдэг юм уу. Тэр хэ орж ирдэг. За тэгээд энэ хэ орж ирдэг учраас энийг бас тайлбарж өгөх хэрэгтэй. Энэ хэ ороод ирэхээр гадаад оюутнуудад ялангуяа нөө юутан андуураад эхэлдэг. За тэгэхээр заримных нь нөхцөлийн 2 дугаар бүлэг гэж ярьдаг одоо энэ эвч магц талхлаар вал ингуут ингаа илгүү тийм ээ энэ нөхцөлийг нөхцөлөө олох гэж одоо үйл үгийг үйл үгтэй холбодог өгүүлбэрийг өгүүлбэртэй холбодог нөхцөлөд байгаа. За ЖЧ ад энэ саар гэсэн 1 дугаар бүлэг гэж үздэг тийм ээ энэ дөрвийн араас бол тэргүй орохгүй. Энэ нөхцөлөө олохын бусад нөхцлүүдийн араас заримных нь араас орно. За бүртээ дахин давтахгүйгээр өгүүлбэр эзэн хэн ирсэн гэдэг маш чухал үр гүйцэтгэж байна тийм ээ. За тал тэлийн араас орж иж болж гэнэ үү? Тал талаа болно тийм ээ. Явтлаа би чамд туслана. Явтал намайг явтал дорж чамд туслана гэдэг юм уу? Яг адилхан талаа. За тэгэхээр ерөөсө нэгэнт явтлаа гэдгээ уртл заавал би гэж нэмэх хэрэггүй болчих Монгол хэлний хувьд. Яагаад нөгөө сая туссан гаралтай нөхцөл юм байна. За илгүүгээрээс болохгүй ингээд. За ингээд нөхцөл болох нөхцөлийн дараа орохлоор энэ нэг эзэнтэйг ингэж ялхан заадаг байна. Түрүү өмнө жинхэнэ нэрийн араас орохлоор энэ эзний юм шүү хэний юм бэ гэдгийг энэ ялхан заадаг гэсэн тийм ээ. Ингээд чухал өрхтэй байна. За үйл үгийн бүтцэдээс тодтогоо болох нөхцөлийн дараа орж байгаа. Дагтик, сангсын Ж байгаа. Юу анхаарах зүйл байгаа. Энэ тэгснэ, ингэснэ гэдэг чинь хоёр өөр санаа байгаа. Тусдах гэж өгүүлбэр, нөгөөх нь зүгээр жирийн энгийн нийлмэл өгүүлбэр. Жишээлх юм бол энэ бат жаахан эргэлзснээ шийдэв гэх юм бол энэ бат жаахан эргэлзээд шийдэв гэдэгтэй адилхан. Энэ дээр байгаа санаа синэ бол эргэлзсэн тэгээ дараа нь шийдсэн гэсэн утгатай. Тусдах гэж өгүүлбэр огт биш. Гэтэл бат эргэлзснээ надад анхны яриа л дандаа өөрийн тухай яриадаг. Гэртээ болсон үйл явдлаа ярьдаг. Тэр болгон дээр гэд нэмээд байхаар дандаа маа гэсэн ойлголтоор миний гэдгийн орондол ирнаа гэд. Ингээ бүр яг тархинд нь миний гэдэг ойлголтоор уушдаг. Тэрээс гэхэр миний гэж ойлгочих гээд миний гэж тайлбарлах гээд шууд ийм нэг автоматар ингэж ойлгодог нэг алдаа үүддэг. Гэтэл өрний хэрэг дээр ихэнх яриан юунаас болж нөхдөр би гэсэн эзэнтэй өгүүлбэрүүдийг их олон ярьж байгаа учраас тэр нь миний гэж орчуулагдах нь угаад ахаага бодонгуудаа тэр ард араас нь ярьж дээс болох гээд ахаа тэ гэж ингэж хэлэх гээд. За ийм алдаанууд түгээмэл алдаагаа мэдж хад яаж засах вэ гэдэг арга нь бол холдсон тийм ээ. За харин гадаад хүмүүсийн утга монголчууд бид нар өөрсдөө маш их алдаж байгаа. Энэ ямар алдаа вэ гэхээр одоо энэ алдаа байна. Жолооч нараа гэдэг энэ алдаа. Өөр нөгөө фэйсбુક дээр нараа гэдэг нэртэй жолооч гэдэг бүр энэ дэмтэй онгоо шиг болчихсон явжсэн тийм ээ. Энэ яаж вэ? Энэ нөгөө дуудаж байгаа аг эзэн тамаадуулах аа хоёрыг өрдөөсөө ялгахгүй байна. Тэр ойрын гэрлээ асааж гэж тэр жолооч нараа гэж байгаа чинь дуудаж байгаа. За энэ дуудаж байгаа энэ аг салангатаар бичнэ. Тэгээд уриалж байгаа бол жолооч нараа замын өдгөөнийхөө төрмийг баримтлая гэж байгаа бол анхаарлын тэмдэгтэй байна. Салангат тэгээд анхаарлын тэмдэг. Гэхдээ жолооч нараа гэд нараага хамтдан бичих тохиолдол байна штэ. Хизээ нөгөө эзэн тамаадуулах нөхцөл байл.
Эзэн тамад дотор нөхцөлтөд орох юм бол ямар хуу жишээ байж болох вэ гэхээр жишээлбэл сайн жолооч нарыгаа гэсэн үг тийм ээ. Тэгээд яг харахгүй эзэн тамад дотор нөхцөл. Тэгэхээр яг нараа гэж ингэж хамтдсан юм чинь. За энэ бидний өөрсдийн энэ алдаа байна. Тэгэхээр энэ алдааг Facebook орчин энэ бүх юун дээр ч гэсэн олон нийтийн хэлний боловсролын чухал асуудал учраас тухай үед нь хэлж өгөө засааж яваад байгаараа. Тэгээ бүгдээрээ энийг бас энэ тэнд залруулж яваад. Одоо энэ саяны жолооч нараа гэдэг энэ уриалга бол зөндөө. За өнөөдрийн хичээлийг үүгээр өндөрлөе. Энэ хүмүүсийн бичдэг энэ доор бичиж байгаа зүйлээс харахад энэ сүлжээх муу ах шиг. Би энийг бичлэг хийгээд дуусгачихлаэр юу н видео арай бүтнээрээ эвтэйхэн болох болов уу гэж бодож байна. Дараагийн удаад энэ Facebook-ийн лайваар заах нь дими юм шиг байна. За энийг бүгдээр эргэж ярилцъя. За энийг одоо би юугаа видеогоо хаалаа тэгээд бичлэг болгоо тавихлаар яах нь үзье бүгдээрээ. За